Сайн мэцхан үзэгчдээ өнөөдөр бид The Scarecrow сурлынхаа хамгийн эдрээтэй сэтгэл зүйн дарамт ихтэй 2 дугаар ангиар аялах болно. Хүн хилцэх хугацаа дууссан хэргийг цагдаа нар яагаад дахин сөхөх болов? Гэмт хэрэгтэн үнэхээр бидний таамаглаж байгаа хүн мөн үү? Ингээд киногоо хамтдаа үзцгээе. Кино маань камордогч болон мануухан дүрт алуурчин хоёр өөдөөдөөсөө харц цуугаагаар хэлдэг. Камордогч алуурчнаас яагаад надтай уулзахыг хүссэн юм бэ гэж асуухад алуурчин тохуурхсан өнгөөр та чи энэ хэргийг мөрдөгч байсан мэдтэй. Намайг жинхэнэ алуурчин мүйсхийг та надаас илүү мэдэж байгаа хэмээн хариулдаг. Чиний ДНХ аль хэдийн тогтоогдсон яагаад энэ хэрэгээ үүсгэхэд байгаа талаар асуудаг. Мөн хүн хилцэх хугацаанд аль хэдийн дууссан учраас энэ хэрэгээр алуурчныг шийдэх боломжгүй талаарч хэлдэг. Гэтэл хэрэгтэн хүн хилцэх хугацаа дуусах хэргийг ухаж гаргаж ирээд байгаа юм бэ гэж асууна. Ялахтай асуудал биш. Бид үннийг илчилмээр байна. Мөн тэр хэргийн гэмгүй 9 хохирогч тэдний гэр бүлүүд болон тухайн үед Кансонд амьдарч байсан бүх хүн үннийг мэдэх хэрэгтэй гэж камордогч хариулдаг. Дотор хэсэг чимээгүй байдал нь ойлгож удалгүй хэрэгтэн энэ хэргийг би хийгээгүй гэж хэлнэ. Ийм хариулт хэлхийг нь мэдэж байсан гэлтэй камордогч маргааш дахиад ирье гэж хэлээд гараад явна. Дүрс 1988 он руу шилжиж хамгийн сүүлд камордогч чав прокурортой хэргийн газарт таарч маргалдаж байсан хэсгээс үргэлжилдэг. Камордогчийн амьдралын хамгийн муухай дурсамжийг үлдээсэн чав прокурорт хандаж надаас аль болох хол бай. Би энэ Кансонд удах бодолгүй байгаа гэдгээ хэлнэ. Харин хүснээ авч салдаг чав прокурор хариуд нь энэ хэргийг би буцааж авах болно. Чамаагч бас гэж хэлээд муухай нээхэд камордогчийн хуучин дурсамж сэрэгдэг. Сургуулийн хашаанд чав прокурор камордогчийн амийг дарж тохуурхаж байсан тэр үеийг сандаг. Уур бухимдлан дээд цэгтээ хүрсэн камордогч бууга гаргаж ирээд чав прокурорын толгой дээгүүр буудана. Тэгээд бид чинь найзууд гэсэн мэдтэй. Найзуудын бол жаахан тоглоё гэх чав прокурорын үгийг яг давтаж хэлдэг. Камордогч машин дотор өөрийгөө тайвшруулна. Цагдаагийн газар орох гээд явж байтал араас нь хин нэгэн татах бөгөөд эргээд хартал саяхныг хүртэл цуврал алгын хэрэгт сэжиглэгдэж хилс хэрэгт гүтгэгдэх шахсан сонжин зогсож байдаг. Тэрээр өнөөдөр сурлагдсан бөгөөд хамгийн түрүүнд камордогчд баярлснаа илэрхийлэхээр ирсэн нь энэ байлаа. Цагдаагийн байгууллагын алдаанаас болж гэмт хэрэгтэн болох шахсан залууг гэмгүй болгож чадсандаа камордогч дотроо баач гэсэн тайвширна. 연쇄 살인임이 밝혀졌습니다. Хуан прокурор хэвлэлийн хурал зарлаж Кансоны иргэдийг цочурдуулсан мэдээг дуулгадаг. 1986 оны 10 дугаар сараас хойш гарсан цуврал алгуудыг нэг гэмт хэрэгтэн үйлдсэнийг баталж одоогоор 4 хэрэг албан ёсоор батлагдсан гэж мэдэгддэг. Хэрэгтэн цаг хугацааны явцад өөрийн арга барилаа өөрчилсөн учраас илрүүлэх явц удаашрсан бөгөөд цагдаа болон прокурорын хамтарсан байгуулагдсныг олон нийтэд мэдээлдэг. Хэвлэлийн хурлын дараа чав прокурор Хуан прокурорыг хүлээж байгаад орой жаахан зав гаргаж болох уу? Танд хэлэх чухал зүйл байна хэмээн их л дотнолчлно. Гэвч Хуан прокурор хүү сургуулийн амралтаараа гэртээ ирсэн учраас завгүй хэмээн татгалздаг. Үйл явдал үргэлжлэн баг сургуулийн орчинд өрнөн. Суньон ажлаа тараад гудамжаар ганцаараа алхаж байлаа. Цуврал алгын хэрэгээс болоод тосгон тэр чигтээ айдас давтсан бөгөөд энэ үед хин нэгэн араас нь мөшгөх мэт чимээ гаргадаг. Суньон баг зэрэг айсандаа цүнхээ далаагаад эргээд хартал Кансоны хамгийн царайлаг залуу Гибом байхан тэр. Тэд бол хосууд. Суньон камордогч ирснээс хойш 50 амьдрал нь сүйдсэн талаар Гибомд ярихад Гибом түүнийг халамжлан тэгвэл надтай амтар хоёулаа гэрлэе гэж гэрлэх саналаа тавьчихдаг. Суньон хариу хэлэхгүй чимээгүй инээмсэглэнэ. Түүний нүднээс Гибомд чин сэтгэлээсээ хайртай болох нь харагддаг. Дараагийн хэсэгт чав прокурор багын найзынхаа архины газарт архиуд сууна. Тэрээр камордогчийг Кансонд буцаж ирсэн тухай найздаа хэлэхэд найз нь түүнд хандаж Кантижүү бол их эвгүй нөхөр болгоомжтой байгаарай гэж анхааруулна. Өнгөрсөн хугацаанд тэд камордогчийн сул талыг мэддэг байсан учраас эсэргүүцэлгүйгээр камордогчийг дэрлэгдэг байжээ. Тиймээс камордогчийг дахиад нэг удаа өмнөөс сөхрүүлэх далд төлөвлөгөө яг одооноос эхэлж байна.
Цагдаагийн газарт мөрдөгчд цугларч цуврал алгын хэргийг дахин нэг нэгтэлцгаана. Камордогч маш нухацтайгаар алуурчин хичнээн болгоомжтой байсан ч ямар нэгэн алдаа гаргасан байгаа. Түүнийг хальтчихсан харсан гэрч заавал байх ёстой хэмээн мөрдлөгийн шин төлөвлөгөө боловсруулдаг. Ингэхдээ сүүлийн 2 жил бүртгэгдсэн бэлгийн хүчирхийллийн бүх хэргийг дахин судлах, мөн бэлгийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдоос мэдүүлэг авч сэжүүр олох явдал байлаа. Энэхүү төлөвлөгөөний дагуу Шинков офицерийн хамт нэгэн хохирогч эмэгтэйтэй уулзаад гарч ирэх үед гудамжны нөгөө талаас тэднийг харсан нэг эмэгтэй буцаад гүйчихдэг. Цагдаа нарыг хараа зугтаасан энэ эмэгтэй бол камордогчийн хайж байгаа яг тэр гэрч бололтой. Дүрс шилжиж Гибом Суньоныг гэртээ урьжээ. Тэд ширээ тойрон сууж хоол эдэцгэх бөгөөд Гибомын ээж Суньонд маш илэгсэг хандна. Тэдний гэрлэлтийг ээж нь аль хэдийн зөвшөөрчихсөн нь илт байх бөгөөд гэрлэх өдрийг бэрийн тал товлдог талаар Суньонд сануулдаг. Суньон камордогчдод хэрэгтэй зүйлс болон дотуур хувцсыг нь авчирж өгөхөөр цагдаагийн газар иржээ. Камордогч дүүгээ шөнөөрөө болгоомжтой явахыг анхааруулад шаардлагатай бол Гибомоор хүргүүлж байг гэж захидаг. Гэтэл Суньон угаасаа Гибомоор хүргүүлж байгаагаа хэлэхэд камордогч тэр хоёрыг үерхэж байгааг сая л ойлгоно. Хариуд нь Суньон бид гэрлэх гэж байгаа. Бидний гэрлэлтийн өдрийг та ирж чадах өдрөө товлоорой гэж хэлжгээд яваад өгнө. Амьдралтаа хэрэгтэн барихаас өөр өдөр товлож үзээгүй камордогч бодлогошрон зогсоход офицер түн дээр ирээд чухал сэжүүр хэлж өгдөг. Сарын өмнө нэг эмэгтэй хулгайлагдсан бөгөөд хэрэгтнээс зугтааж чадсан байдаг. Гэсэн ч хохирогч айсандаа мэдүүлэг өгөхөөс татгалзаж хэргийн бүртгэл хийлгээгүй байна. Хохирогчийг олоход гарыг нь ард нь хүлсэн байсан нь энэ эмэгтэй цуврал алгын эхний амьд гэрч байж магадгүй гэдгийг камордогч зөнгөөрөө мэдэрдэг. Ингээд камордогч Шинко болон офицер 3 хохирогчийн гэрт очино. Хаалганы цанаас эмэгтэй юу ч болоогүй хэмээн мэдүүлэг өгөхөөс татгалзаар байдаг. Камордогч тэр эмэгтэйг азтай юм а. Харамсалтай нь түүнд тохиолсон аз амиалтсан 4 эмэгтэйд тохиогоогүй гэж хэлэхэд сая нэг ухаан орох мэт хохирогч эмэгтэй уйлан байж тухайн өдрийн аимшигт үйл явдлыг ярьж эхэлдэг. Тэрээр сохор болзооноос харж явтал араас нь хин нэгэн хутга тулгаж амийг нь таглажээ. Хэрэгтэн түүнийг эзгүй газар аваачиж гарыг нь алчуураар ард нь хүлээд хөлийг нь тэмтэрч үзснээ шилэн тэркоч нь хаан байна гэж уурладаг. Нэмэгтэй шилэн тэрко маань урагдсан учраас цүнхэндээ хийчихсэн гэж алуурчинд хэлнэ. Алуурчин цүнх рүү нь очих зуур эмэгтэй одоо л цутахгүй бол үхэн гэдгээ мэдэрч эргэж харалгүйгээр хин нэгнээс аврал ирэнгүйсээр нэг айлын гадна ирж амь аврагджээ. Энэ бүхнийг сонссон камордогч түүнийг азтайдаа биш өөрийнхөө хүчээр амь аврагдсан зөрөгтэй байгаараа гэж хэлээд явах гэтэл хохирогч эмэгтэй хэргийн газар цүнхээ үлдээсэн бөгөөд цүнхэнд түүний иргэний үнэмлэх байсан учраас өнөөдрийг хүртэл цагдаа нарт мэдүүлэг өгөхөөс татгалзаар байжээ. Цагдаа нарыг явах гэхэд эмэгтэй хэрэгтний талаар нэг чухал зүйлийг сандаг. Тэр нь алуурчны гар. Яг л эмэгтэй хүнийх шиг маш зөөлхөн байсан гэдгийг хохирогч эмэгтэй хэлдэг. Амьдралдаа хар ажил хийж үзээгүй гэмээр цагаан гар номын тавир дээр ном өрнө. Удаашруулан харуулхад тэр гарны эзэн нь Гибом байна. Энэ үед гаднаас хамгийн сүүлд амиа алдсан сурагч охины найз орж ирэх бөгөөд найзынхаа урчил захиалсан номыг авах гэж ирсэн талаараа хэлнэ. Гэтэл Гибом чи юу Жонны биш байна шүү дээ гэхэд сурагч охин найзаагаа өгсөн гэдгийг хэлээд уйлдаг. Гибом охин цай өгч тайвшруулах бөгөөд охин лангуун дээрх нэгэн хайрцаг руу зан тэр цүнх юу вэ хэмээн асуудаг. Хайрцаг дээр алдсан зүйлээ аваарай гэсэн бичигтэй байдаг. Гибом цай хийх зураа хин нэгэн орхиод явсан бололтой авахаар ирэх байхаа хэмээн хариулдаг. Дүрс шилжиж Суньон хурмынхаа тухай багш найзтайгаа ярилцаар явхад артаас нь хин нэгэн Кан Суньон хэмээн дуудана. Эргээд хартал тэнд Ча прокурор зогсож байдаг. Тэрээр камордогчийн сул талыг хайж энд ирсэн бололтой. Ча прокурор Суньоныг танимхааравч Суньон түүнийг сайн танихгүй гайхаж зогсно. Яг энэ үед Жон Кёнху багш гүйжрэн Ча прокурорыг долоох шахамд ойлгоноод Суньоныг яаж таньдаг болохыг нь асуудаг. Хариуд нь Ча прокурор Суньоныг найзынх нь дүү хэмээн хэлээд гэр бүлийн гарал үүслэр нь гутаах гэсэн мэт тийм гэр бүлээс гаралтай гэхэд ах дүү хоёр үнэхээр сайн өсжээ гэж хэлнэ.
Цагдаа нар алуурчныг барихаар өгөөш бэлдэж урих ажиллагааны төлөвлөгөөг тайлбарлана. Ингэхдээ хэрэгтэн нуугдаж хэрэг үлддэг газруудад өгөөш явуулж алуурчныг гудамжинд гаргаж ирэхээр төлөвлөнө. Нэг эмэгтэй цагдаа, хоёр эрэгтэй цагдаа нийлж нэг баг болж ажиллана. Ингэхдээ эмэгтэй цагдаа нар алуурчны онилдог төрхөөр буюу шилэн төрхөө өмссөн байна. Энэ ажиллагаа эрсдлэхтэй тул камурдагч эмэгтэй цагдаа нарт хандаж оролцохгүй байж болно гэж хэлдэг. Гэтэл офицер бид ч бас цагдаа, бид ч гэсэн хэрэгтнийг барьмаар байна гэж хэлэхэд түүнийг дэмжих хэдэн эмэгтэй цагдаа энэ ажилд оролцохоо илэрхийлнэ. Ингээд шөнө болж урих ажиллагаа эхэлдэг. Харанхуй түнэл дотор гарч идэн барьсан эмэгтэй ганцаараа алхаж харагдана. Мэдээж тэр бол өгөөш. Камурдагч багийнхандаа хандаж манууха харагдвал заавал шалгаарай гэж анхааруулна. Яагаад гэвэл тэр эргэтэн баригдах төгөөрөө яг манууха шиг хөдөлгөөнгүй болдог. Тэгээд хохирогчийг тайвшрах үед араас нь гинэт дайрдаг. Суньоны сургууль дээр асуудал гарна. Гүкви гих сурагч охин мотоциклд мөргүүлээд түргэн тусламжаар эмнэлэгт хүргэжжээ. Ингээд Суньон Жон Кёнхё багшийн машин цууж эмнэлэг рүү яарна. Гэтэл сургуулийн хашааны гадаа Суньоныг хүлээж зогссон Гибом түүнийг өөр хүний тансаг машин цуугаад өнгөрөхийг дагуулж харсаар үлддэг. Эмнэлэгт очиход азар сурагч охины бие гайгүй байсан тул Суньон тайвширч эмнэлгээс гарч явна. Гэтэл Жон Кёнхё багш Суньоныг гэрт нь хүргэж өгөхөөр болдог. Нөгөө талд Гибом номын дэлгүүрээсээ Суньоныг гэрийн утас руу зогсолтгүй залгана. Найзууд нь Гибомыг Суньонд хаягдсан гэж тоглоом хийцгэнэ. Гэтэл Гибом гинэд тэрийг хэн гаргачих вэ гэж найзуудаасаа асууна. Тэр нь Ю Жоннин гэх амаалтсан сурагч охины найзынхан зурсан зураг байлаа. Гибом зургийг аваад харахад мануухайг дүрсэлсэн байдаг. Гибом зургийг хэсэг харж байснаа маш эвгүйгээр инээмсэглэнэ. Урих ажиллагаа үргэлжилж байтал камурдагчийн багийн офицер хөлөө бэртээчихдэг. Камурдагч түүнийг өнөөдрийн ажиллагаанаас гар гэж хэлээд түүнийг Шинков орлож эмэгтэй хувцс өмс гэх үед гаднаас хэсгийн дарга офицерыг орлох хүн олоод ирлээ гэсээр орж ирдэг. Тэр нь Соживон сэтгүүлч. Камурдагч даргатаа хандаж эн чинь нууц ажиллагаа шүү дээ. Сэтгүүлчд яаж итгэх юм бэ гэдэг. Үүнийг сонссон Соживон сэтгүүлч намайг ажиллагаанд оролцуулахгүй бол маргааш энэ ажиллагааны тухай мэдээ сонины эхний нүрэн дээр гарна шүү гэж сүрдүүлдэг. Ингээд урих ажиллагаанд Соживон сэтгүүлч оролцохоор болдог. Камурдагч түүнд хандаж шилэн тэрхүү битгий өмсгээд үргэлжлүүлэн с ижигтэй манууха харагдвал шууд цухтаарай гэж захина. Суньоныг хүргэж өгөхөөр яваад Жон Кёнхё багш замдаа эвгүй ашиглаж эхэлдэг. Энэ багш эхэндээ ээлдэг хүн шиг харагдахч олиггүй нэгэн байдаг. Дараагийн удаач надаар хүргүүлээрэй гэхэд Суньон сүт залуу маань хүргэж өгдөгөө гэд ээлдгээр татгалцахад өө гэрлэх гэж байгаа юм уу? Баяр хүргэе гэд үргэлжлүүлэн хадмад чинь танай ээжийн тухай мэдхүү гэж асууна. Энэ үгийг сонссон Суньоны царай эвгүүцдэг. Гэтэл Жон Кёнхё багш зогсохгүй чи хэнийгээ дуурайсан бэ? Ээжийнхээ хөөрхөн царайг үзэрхээр зөвүүн асуултууд асуусаар байдаг. Айж тухгүйдсэн Суньон намайг энд булгаад өг гэж машины хүрдийг булаалцалдахад осол болно. Эрдэнэ шишийн талбайд мануухай дүрт алуурчин хөдөлж эхэлнэ. Түүний өдөөс нэгэн эмэгтэй алхаж явна. Гэхдээ тэр эмэгтэй өмдтэй байдаг. Өөрийнх нь дуртай бай биш ч гэсэн хэрэгтэн эргэж хараад түүн рүү шууд дайрдаг. Эмэгтэй газар унгаад амийг нь таглаж уламжлал ёсоор гарыг нь ард нь хүлнэ. Яг энэ үед зам дээр гэрэл тусах бөгөөд алуурчны бай болгон онилдог шилэн тэрхүүтэй эмэгтэй алхаж яв. Тэр нь Соживон сэтгүүлч байдаг. Алсаас камурдагч Шинков хоёр бүхнийг ажиглаж байгаа. Яг энэ үед хаа нэгтээ чимээ гарч нохоо хуцах бөгөөд үүнийг сонссон камурдагч чимээ гарах зүгийг чиглэнгүй. Нөгөө талд Соживон сэтгүүлч эрдэнэ шишийн талбайн дундуур мануухай чиглээд алхдаг. Яг энэ үед араас нь хэнийг нь дагаад байгааг сэтгүүлч зөнгөөрөө мэдэрнэ. Мануухай харвал шууд цухтаарай гэсэн камурдагчийн үгийг санаад сэтгүүлч эргэлзэлгүй гүйн. Араас нь харин хэрэгтэн хөөх бөгөөд сэтгүүлч газар унана. Дүрс шилжиж камурдагч ихний өмдтэй эмэгтэйг олж ирдэг. Өөрийгөө цагдаа гэж хэлж түүнийг тавьшруулад Шинковт үлдээн. Тэгээд сэтгүүлчийг хайж араас нь гүйдэг. Газар унсан манай сэтгүүлч ёстой сэргэлэн. Газраас босох үедээ халааснасаа камер гаргаж ирээд алуурчны зургийг дарчхаад зүгтаадаг. Камурдагч сэтгүүлчийг галзуурах шахам хайсаар гэтэл удалгүй Соживоныг газар ухаангүй хөвтөж байхыг нь олдог. Толгойнхаа ард хүчтэй цохилсан болтой. Харин алуурчин
Хоёрч байгаа алдсандаа уурлаж, шороо самартан газар зохино. Соживон сэтгүүлчийн бие хүндхэн бөгөөд өөрийгөө буруутгах камурдагч түүнийг сахидаг. Гэтэл яг тэр үед хэсгийн дарга яарсаар өрөөнд орж ирнэ. Тэгээд камурдагчид хандан дүү чинь гэмтчихсэн. Энэ имлэгт байгаа тухай хэлдэг. Камурдагчийн дүү Суньоныг өнөөх багш залуу гэмтээсэн байлаа. Хуан прокурор хаанигтээ утсаар их л сандарсан байдалтай ярьж байна. Очих боломжтой бүх газруудыг нь шалгасан юм уу гэж асуудаг. Яг тэр үед хаалганы завсраар Ча прокурор шагаагаад өнөөдөр та завтаа юу? Ярих чухал зүйл байна гэдэг. Юу болоод ингэж сүржигнээд байгаа юм бэ гэж уралдаг. Гэтэл Ча прокурор ахаа удахгүй ойлгоно гэж хэлээд түүнийг дагуулад нөгөө хүн тамалдаг газраа ирдэг. Дуу мордогч нэг залууг бейсболын цохиураар зодож байна. Гэтэл тэр залуу нь Хуан прокурорын хүү Хёнчол байдаг. Өөрийнх нь хүү цус нүжиндөө хутгалтчихсан зодуулж байгааг хараад Хуан прокурор уурлахад Ча прокурор хажуунаас нь 50 гэх чинь надад цаг гаргаа гэж хэлээ биддэг гэдэг. Хуан прокурор чи энэ бүхнийг хийжээ гэхэд Ча прокурор бүр тоосон шимжгүй. Хёнчол хэд цохиулах бол асуудал бишээ. Асуудал үүнээс ч илүү томорж болохыг Хуан прокурорт сануулна. Сос сэтгүүлч тархиндаа хүнд гэмтэл авч ухаангүй. Үүн дээр нэмээд камурдагчийн дүү Суньон гаж багшийн гарт орж гэмтсэн нь камурдагчийг галзуурах шахан уурлахад хүргэдэг. Уурссан камурдагч цагдаагийн газар орж ирэхэд хэвлэлийнхэн цугласан байх бөгөөд түүний хажуугаар архины газрын хүүхний охин гэсэн би ч гэсэн гайхсан гэж ярих Жон Кёнхүү багшийг камурдагч хэвлэлийнхний урд ёстой нэвширтлэн зоддог. Цагдаа нар арай гэж салгаад камурдагчийг баривчилчихдаг. Эцэст нь камурдагч багш залууг зодсон хэрэгээр баривчлагдах бөгөөд түүн дээр Ча прокурор орж ирээд энэ хэргийг одоо би хариуцна. Чиний цуврал алгын хэрэгч бас минийх болсон гэд зэвүүнээр инээдэг. Камурдагч яах чаргагүй мухарталд орно. Дүрс одоо цаг руу шилжинэ. Камурдагч шоронгийн уулзалтын өрөөнд ирж хэрэгтнийг хүлээн. Цаг руу харж зогсох тэрээр харгалзагчаас яагаад хоригдол ирэхгүй байгааг асуухад харгалзагч хоригдол 1045 өглөө бүр дасгал хийдэг хөвшилтэй удахгүй дуснаа хэмээн хариулна. Алуурчин шоронд ч гэсэн өөрийн гэсэн хөвшилтэй маш нэгт юм байх нь тэр. Хэсэг хугацааны дараа алуурчин уулзалтын өрөөнд орж ирэхэд камурдагч маргааш ирнэ гэж хэлээд аль хэдийн явчихсан байна. Ингээд 2 дугаар анги төгсдөг. Камурдагч болон мануухан алуурчны сэтгэл зүйн тулаан дөнгөж эхэлж байна. Гибом үнэхээр алуурч юм болов? Шоронгийн ханны цаанаас хэрэгтэн юу төлөвлөж камурдагч түүнийг хэрхэн задлан шинжлэх бол? Сос сэтгүүлчийн камерт алуурчны дүрс бус болов? Сэтгэгдлээ бидэнтэй уулзаарай. Дараагийн ангиар иргэн уулзцгаая.